Монгол улсын төрөөр овгуулсан нийт албаагчдаа төрийн албаны өдрийн баярын мэндийг барилга утгуулалтын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж байна. Өнөөдрийн байдлаар барилга утгуулалтын салбарт 288 төрийн албаагч ажиллаж байна. За манай салбар зөвлөлөөс доктортой мэргэжсэн төрийн албыг хөгжүүлэхийн төлөө бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллаж байгаа төдийгүй төрийн албаагчдад зориулсан ажиллах орчин, нийгмийн баталгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Мөн яамны хэмжээнд төрийн захиргааны төв байгууллагуудыг манлайлан олон улсын чанарын менежментийн стандартын тогтолцоо 9001/2015 стандартыг анхлан нэвтрүүлж манлайлан ажиллаж байгаагаа хэлэхэд таатай байна. Төрийн албан хаагчдын хувьд доктор сууршилтай ажиллахад нийгмийн баталгаа чухал. Түүний дотор бол орон сууцны хангамжийн асуудал бол гол нөлөөтэй байдаг. Тиймээс барилга утгуулалтын яамнаас эх жилүүдэд төрийн орон сууцны санг нэмэгдүүлэх, эх 2 жилд 1000 хүртэл төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх болон түрээслэх орон сууцнд хамруулах ийм зорилтыг тавин ажиллаж байна. Монгол улсад мэргэжсэн, доктортой, ил тод, нээлттэй төрийн албыг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа төрийн албаны зөвлөл болон бүх салбарын нийт албан хаагчдаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хийх хүсэн ерөөё. Төрийн алба төвшин байх болтугай.